шүү. За өнөөдөр ч юу атлет. За математик. Энэ цэцгээс авчихна. Энийг бол найдвартай. За биологч нь энэ угс шалахгүй. За болчихлоо шүү. За энийг ашиглахгүй юм чи. За сургуультай яваа. За гараж жуулчихна. Явах гэж юм уу? Энийг чамд төрсөө тэрийг бэлэг. Юу тот хэлвэ? Тийм айдал. Бэлэгээ. Тийм. Йоо. Явуу. Дээрээ пүүцчгээ болоо. За энэ удаа ягаа пүүцчих яах вэ? Тууцсан пүүц авчихсан. Турхаа чалбуулдаг ч юм уу нэрээ? Похай би ч өөрийгөө дурхаа гिचжээ. Тань баарай. За бэлэг аваад ямар ааш дууралцсан. Юу вэ? За юу вэ? Ой сайн ч юм. Манай ингэ батлах. Чи дандаа юм шиг хэлж яах вэ? Ямар аа тий. Нөгөө тэнэг компьютер зүгөө үрэл нөө. Сэвч. Өнөр шинэ нөө сонсноо. Ямар? Яг дүлийг тэнэг тухай. Манайс их шаасан дээ. Ямар энэ? Сопштэй. Ямар энэ? Энэгаа яриа чи тэнийг би дүлийг чи тэнэг авах уу да. Тандаа юм шиг хэлж байна. Өөр сайхан юм бах та. Яа, чи цагт. Хүний төрсөн өдөр. Тандаа хийж байгаа. Хөөе сако. Сайн уу? Сайн уу? Сайн. За юу суугаа? Завсалгаанаар ингээс нэг юм ууч юм уу гээл бод. Үнсээрээс чи бидаатай гэдэг. Чи шууртай юм уу? Үгүй. Чамайг харсан чи жоо ууртай харагдах юм аа. Шууртай. Сайн нэг юм даа муудалцаа жоохон муудалц. Өдөр чинь төрсөн өдөр юм уу? Харин тийм ээ өнөөдөр төрсөн өдөр болж чадсан. Гэхдээ найз жоохон дургу хөвөл. Сако чамайг үзээ яддаг зөндөө хүмүүс яхаа чамайг хайрлах хүн бас байдаг шүү дээ. Хин бэ? Бурхан. Хэн ч тайртай. Чи балаа ярьж явж байгаа. За сако би хичээл тавлаа. За баярлалаа. Ой сайн ч үгүй. Балаа яриад. Юу? Сайн уу? Нэг хоёр өнөөдөр төрсөн өдөр. Тийм үү? Би найз төрсөн өдрөөр гоё болоод чигтэр найз хэлснээр өсөсөн явлаас. Оо, тавтаа би чамайг тоох юм байна да. Тоох гэснээс чи нэрээ найз залуутай болж байна уу? Найз залуу юу? Тийм. Найз залуутай болох ч байгаа. Чигтэр навд нөө сагсч батаа гуйс юу. Тэр чамайг тоох уу? Хоёроо тань надад төрсөн өдөр маань тэмдэглэх юм уу? Үгүй өнөөдөр цагаа өнөөдөр найзтай тоглосон уу? За чи амжихгүй найз өнөөдөр найз мэсэлээ залгах болсон. За цагаатай сайн байлаа. Яа би царай өдөрчдөг. Эртөө найз жоох. Энэ хоёр ч гэсэн тийм. Гачин бие тусах. Хүсдэг юу гэсэн. Шал хичээл зурх сонирхолтой болчихсон. Шорон дүндисэрлээ үгээр хитгэн аргагүй гэж санаж байна. Үнэндээ тайлбар хийж юу амьсгалах бүр
хүрэгдэн ахиад зүгтөх хүслийг төрүүлж байна алхамын нэвч удааширсан би хэрхэн шинэдүрийг осон ээж Христийн хайрыг юм Welcome to the new age, to the new age. Welcome to the new life, to the new life. Hitarugi, 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 hitarugi. Надад аврал хэрэг бигэж нэрэн бодон түүнээс татгалцаач нэг чормыг алхахыг хүссэнгүй би гараа мөргөн бүжөглөө дэвчин хайр намайг өвчлөө бүх зүрхээрээ түүнд илэрээ би хэрхэн шинэдүрийг осон ээж Христийн хайрыг юм Welcome to the new age, to the new age. Welcome to the new life, to the new life. Hitarugi, 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 hitarugi. Бүх ертөнц нуур нарт сүмэлцээж мөнхийн амьдраад түүн дотор би хэрхэн шинэдүрийг осон гэж Христийн хайр бодолтой юм Welcome to the new age, to the new age. Welcome to the new life, to the new life. Hitarugi, 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 hitarugi. Соко. Хахиргүй би чи дотор чи багасаа л юм байсан. Бусдад таалагддаг хичээсэн. Гэтэ хинч чамаг үнэлсэнгүй. Ханаас дуурайдаа би. Чам гэж доохгүй чи ганцаараа энэ хорог багуул. Чи тэрийг церемонтой өөрийгөө өвтөө зүр юу ч хийхгүй. Бэс нэг л тань. Үгүй би яагаад юм аа? Би ч харуулах болно. Тэр дотор байгаа зүйлсүүд. Чам таалагдсан зүйлс. Чам дугаасаа сонголт байх. Наашаа соко. Нааш соко. Чам сонголт байхгүй соко. Нааш. Хэвээ. Хэвээ. Хаасуудаа. Дагтыг Спокойно. дагтыг суулта. Биас. Эндээс Юу яах гэсэн? вэ? Биас. Биас. Хаана? Бүснээс энэ бүх утгнаас үйдэж байна. Би үмэрэ. Энди чи юу? Чин юу яагаад энди? Яа. Энди. Тэг юу яагаад хабарт хийчихсэн. Би түүний амьд хүччихсэн. Юу хабарт вэ? Тэг. Deseo. Энд яг юу болоод байгаа юм бэ? Би эндээс ямаар. Тэгэр л явмаар. Шүний ухчаар газар худлуурмаар дүүрэн.
Би чамайг луулахгүй. Чи байх ёстой. Би чамайг дүүтэн чи нөгөө дүүтгийг хамт байх ёстой. Чи хамт байх ёстой. Би байх ёстой газар. Ямар муухай зүйл вэ? Яг чи юм шиг санагддаг шүү. Өчигдөр бидний налгын эсвэл найз нөхдөд оройтой тэгж чадаагүй. Би хийчих таах юм уу? Тэгэл да. Яашгүй дээ. Одоо тас хараад болчих. Энди. Та зүгээр үү? Чамаа таахгүй мэн. Би цаашаа гараад ирсэн юм бэ? Сэндаа. Kumano, sabi Шиндөө. Сэно. Мен гэдэг. Чи зүгээр үү? Ой, чи хий юу? Аяараа би. Яс. Чи намайг танихгүй юм уу? Чи хий. Чи намайг таньж байгаас дээ татаад шүү дээ. Уучлаарай чи намайг битээ ойлгоно. Би чамд юм л гэсэн юм аа. Өчигдөр би чинзөө энжи цэгийн гурыг камер газар харсан. Тэд нар бүгдээрээ одоо харагдаж байгаа шиг биш. Амьдрал дээр их хоёр нүгэлтгийг яриадсан. Үнэхээр амар төсөөлшгүй. Би ч хүртэл тийм нөхцөл байдал орох юм шиг санагдаад. Би өчигдөр үнэхээр айсан. Соко, чи битгий. Ерс бидний төлөө задлаар санагдсан. Ингэснээр бид нарыг хайрлах хайраар харсан байна. Тэр чинь хайртай. Тийм учраас чи юунаас битгий? Тэр чинь хамгаал. Баярлалаа чиний. Би нэдэд үзнэ. Чүтээ харсан зүйл, бодит зүйл. Үгүй. Чи тэнд үлдэх болно. Надад найдар байгаа. Чамд гарах гарц байхгүй шүү дээ. Би мэднэ. Чи тэнд үлдэх болно гэж аваад юм. Би түүний нэрийг мэднэ. Тэр найдар чинь хүн гэж. Тэр бол Есүс. За, оройн минь та бүгдэд энэ бичлэг маань таалагдсан гэдэгт найдаж байна. Бид нэр саяны энэ бичлэгээс ерөнхий одоо хүмүүсийн амьдралд байдаг ерөнхий нэг ойлголтыг харж болох юм. Хүмүүс нэг юм дараах үгсүүдийг хэлдэг. Би бие даасан хүн. Би өөрийнхөө хүснээр амьдардаг. Би өөрийнхөө л байдаг. Хинч надад заах хэрэг байхгүй. Би эрхчлөөтэй хүн гэж хэлдэг. Тэгэхдээ бодит байдал дээр аваад үзэх юм бол биднэрт эрхчлөө байхгүй гэдгийг та саяны жүжигээс маш тод харж байна. Бид нэр нийгэмд нэг хэлбэр, нэг загварыг барьж байгаа. Тэгэхдээ бодит байдлаар бид нэр гэртээ үржих үед бид нэр шал өөр хүн байж байгаа юм. Хинч биднийг ойлгодгүй, хинч биднийг мэддэггүй, хинч биднийг хараагүй байх боломж. Тодорхойлбол бол бид нэр нийгмээс хамаарч амьдардаг. Бид нэр бусдаас хамаарч амьдардаг. Бидний амьдралд хамаарах маш олон зүйлсүүд байдаг. Энэ нийгэмд өнөөдөр хүмүүс заримуд нархинаас хамаарч амьдарч байгаа. Заримуд өнөөдөр тамхинаас, заримуд өнөөдөр өөр бусад зүйлсүүдээс хамаарч амьдарч байгаа. Тэгээд энэ бүх зүйлийн дараа бид нэг зүйлийг ойлгож болно. Бид нэр эрхчлөөтэй биш гэдгийг. Бид нэр яг л нэг боолчлол донд байгаа мэт. Тэгвэл Библи үүний талаар хэлэхдээ нүгэлт хүн болгон нүглийн боол гэж хэлж байгаа. Бид нэр өөрөөр амьдрах боломж байхгүй. Бид нэр хичнээн үнэхээр эрхчлөөтэй би өөрийг хүснээрээ гэж ярьж байгаа ч гэсэн бид нэр ямар нэгэн загварт баригдаж байгаа. Бид нэр ямар нэгэн загвараас хамаарж байгаа. Энэ маань үнэхээр гонигтай байгаа энэ бүх зүйлсүүдийг харах. Тэгвэл энэ бүх зүйлсийн ард жинхэнэ эрхчлөө бий. Өнөөдөр энэ эрхчлөөг Бурхан бидний амьдралд өгдөг.
Бурхан үүний тулд өөрийн цорын ганц үгээ бидний нүглийн төлөө өгсөн. Есүс Христийн загалмайн золиос Есүс Христийн үхээд дахин амьсны ачаар өнөөдөр хүн төрлөختөн өнөөдөр нүглээс ирэх чөлөөтэй. Хэрэв бидний амьдралаас нүглийг авчих юм бол бидний нүглийг уучлах юм бол бидний амьдрал дахь тэр дутуугийн мэдрэмж бидний айдас бидний одоо яг ганцаардал бидний уур хэлэн хэрцгийлэл энэ бүх зүйлсүүд маань чөлөөлөгдөх болно. Учир нь хүү чөлөөлөхгүй жинхэнэ эрх чөлөө өгөх учраас. Хэрэв та өнөөдөр энэ орой энэ эрх чөлөөг олж авахыг хүсэж байгаа бол нэг энгийн залбирал бий. Энэ залбиралыг би 16 жилийн өмнө залбирсан. Тэгээ би одоо хүртэл харамсахгүй байна. Яг бурхан надад жинхэнэ эрх чөлөө өгсөн учраас бусад хүмүүс өнөөдөр юу гэж хэлэх нь эсвэл юу гэж харж байгаа нь эсвэл юу гэж бодож байгаа нь миний хувьд үнэхээр төлийн чухал биш. Өнөөдөр жинхэнэ эрх чөлөөг бурхан надад өгч байгаа. Өнөөдөр тэгвэл энэ эрх чөлөөг та энэ өрөө авах боломжтой. Хэрвээ та үнийг хүсэж байгаа бол та чин сэтгэлээсээ та намайг дагаад энэ залбирлаар залбирахгүй. Бурхантай эвлэрэл энгийн залбирал. Хэрвээ та үнийг хүсэж байгаа бол та дагаад залбираарай. Тэгээд би хэлье. Тэнгэрлэг эзэмнэ. Есүс Христ миний нүглийн төлөө загалмай дээр цовдлогдсон гэж хэллээ. Би үүнд итгэж байна. Би нүглийн улмаас эрх чөлөөгүй. Би хичнээн нийгэмд өөрийгөө эрх чөлөөтэй гэж хэлдэг ч гэсэн яг үнэндээ би нүглийн боол нэг юм. Та намайг чөлөөлөөч. Та миний нүглийг уучлаач. Та миний амьдралд орооч. Таны эрх чөлөөг олж авахт нь надад туслаач. Та өөрийн ариун сүнсээр миний амьдралд тусална. Таныг таньж мэдэх боломжийг надад олгоно. Есүс Христийн цаар таны уучлалд баярлалаа. Аамен. Өнөөдөр хэрвээ та энэ залбирлаар чин сэтгэлээсээ залбирсан бол Бурхан таны нүглийг уучлахаас гадна Бурхан танд шинээр амьдралаа эхлэх тэр боломжийг олгож байгаа. Та үүнийг туршаад үзээрэй. Та Бурханыг таньж мэд. Судал. Үүний тулд биднэрт Библи бий. Үүний тулд биднэрт итгэгч ахын дүүс байгаа. Та илүү их мэдхийг хүсэж байгаа бол та бидний утас руу залгаж болох юм. Бид нэр танд туслахдаа маш таатай болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.